За Сүхбаатар аймагт тусам дундын анхан шатны шүүх, иргэний шүүх хуралдааныг нээсний хэлжээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б Баян мөнхийн хэмжлэлтэй ажилласан байдал тогтоолохдоо иргэний эргийг хяна хэлснэ. Нарийн бичгийн даргаас эрдийг илтгэх бусад оролцогч сууж байгаа. За сууж. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу гунтраа, шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншин сонсоход байлцсан. За нэхмэлэгч Баян мөнх босчих биеийн байдалтай танилцъя. За хаан хүнсээ яриад хаан төрсөн. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. За хэдэн он төрсөн? 68 оны 11 сард. За хэдэн настай? 57. За эрэгтэй ясанч Алха. Боловсрал. Дээд. Мэргэжил. Малынч. За амбул хэдүүлэн амьдарч байна. 3. Хинтэйг амьдэрдээ. Эхнэр хүүхэд. За хаана оршин сууж байна? Сүхбаатар сумын төв 2 дугаар агт. За Сүхбаатар сумын төв 2 дугаар баг Гудамж талбай Цорготын 1-1-т. оршин сууд. Хаана ямар ажил эрхэлж байна? Та Баян гол багт 1-р багт хувийн мал. Ямар нэртэй? Манхат гол. Манхат гол. Манхат гол одоо ББ. ямар ББ. Бүрэн бус. Нөхөрлөл. За ББ. Энд юу хийдэг? Малынч. Ажилтай. Ургав хатгын. эцгийн нэр. Эцгийн нэр Батцгой. Өөрийн чинь нэр. Баян мөнх. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймагт тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бие даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Өсөх баярыг оролцуулъя хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдод хуулийн заасан үндслээр татгалж хүн байна уу? За болцоогоо тарилж байхгүй. За хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд би Баян мөнх нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүмбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, ихсэх, багасгах хэрэгтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт тавьж нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг илч зөвшөөрөл давжаалтах гомдол гаргах. За шүүхийн шийдвэрийг өөрөө хүлээж авах үүрэгтэй. За эрх үүргээ ойлгосноо? Ойлгосон. За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлохоор санал хүсэлт байна уу? За болцоогоо тарилж. Би одоо юу? За гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу гэж санал. Өгчихсөн. Өөр одоо гаргаж өгөх юм бол байхгүй юу? Хурлаа эхлэхээс өмнө. Юу ч байхгүй. За байхгүй бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. Баян мөнх нь 89 оны 11 сараас 94 оныг дуустал. Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлт 1-р хэсгийн Баян гол багт малын баг хэмжээр ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн төвтрийг гээгдүүлсэн тул энэ ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн. За тухайн жил үед ажиллаж байсан үеийн жилийн эцсийн мал тоолгын ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халтын тутаатын хурлын тогтоол Сүхбаатар аймгийн архивын тасгийн 24 оны 11 сарын 14-ний өдрийн лавлгаа зэрэг нотлох баримтыг үндэслэж Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлт малын баг эмчээр 89 оны 11 сарын 1-ээс 94 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө гэсэн нэхэмжлийн шаардлага гаргасан байна. Энэ шаардлагаа дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа. За шаардлагатайгаа холбогдуулаад тайлбараа ярьчих. Хэдээс хэдэн онд хаана юу хийж ирсэн? Би 1984 оноос 87 онд Тэнгэм төгсөөд ирээд 87 оны 8 сараас Эрдэнэ цагааны сумын жаргалын зам нэгдэлд ажиллаад 87 оноос 89 он цэрэгч аваад ирээд 89 оны 10 сарын талуудад ирээд 11 сарын 1-ээс Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд. За. Баян гол багт 1-р малын баг хэмжээр ажиллаж байсан. За. Тэгээд тэр хугацаанд тэр чинь хөдөлмөрийн төвлөр гэж байсан болоо. За. Тэгээд тэрнийг 95 онд нийгмийн даатгалын төвлөрөөс шинжилдэг шүү дээ. Тэр 95 он хүртэл тэр 89 оноос эсэссэн хугацааны хөдөлмөрийн төвлөрийг гээгдүүлцээд. За. Гээгдүүлсэн. Тэгээд тэр хугацааны
ажил хэвлэлийг тогтоож өгнө гэдэг хүсэл гаргаж байгаа. За 94 онд чинь тэр нэгдэл байсан юм уу? 94 онд байгаад 92 онд нэ хөгжүүлгээ тарцах байлээ. За тэгэхээр өөрөө хэдэн онд нэгдэлд ажиллаад бусад үед нь хаана юу хийчихсэн? Нэгдэл байхгүй байхад нэгдэлд ажиллана гэдэг шаардлага юм бол тийм юм байна. Гэхдээ та өөрөө 89 оны 11 сарын 1-ээс 94 оныг дуустал Сүхбаатарын зам нэгдэлд малын бага хэмжээр ажиллаж ирснийг тогтоож өгнө үү гэдэг шүү дээ. Тэгэхээр чи нэгдэл чинь байхгүйсэн бол та одоо 94 он хүртэл нэгдэлд ажиллаж байгаагүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөө энийг тайлбарлаад яар. Би нэг 92 онд нэг хуучин нийгэм өөрчлөлтөд нэгдэл дараад тэг мал эмзгийн харианд 92-оос 97 онд дуустал 97 он хүртэл ажилласан. Тэгээ мал эмзэгт 97 оны дуусаад 98 оны 1 сарын 1-ээс ховж хилцээд манай нэгдэлтүүд Сүхбаатарын зам нэгдэлтүүд 92 он хүртэл ажилласан. 92-оос 94 он дуустал мал эмзгийнхаа харианд очсон. Мал эмзгийнх нэгдэл гэж аах нэг юу ч төрчийн өөрчлөлтүүд нөө засаг дарга маргатай болоод нэгдэл гараад 92 оны 1 сарын 1-ээс 94 оныг дуустал хаана гинэ? Мал эмзэгт. Хаанх юм аалт юм лээ. Аймгийн мал эмзгийн харианд л очсон доо мал. Сүхбаатар сумдаа юм уу? Энэ аймагт ирж ажилласан юм уу? Сүхбаатар сумдаа тэр нэг харьяал нэг аймаг гэж орчтой. 92 оны 1 сарын 1-ээс 94 оныг дуустал. За хаана Сүхбаатар аймгийн юм уу? Сүхбаатар сумдаа. Тэр нэг мал эмзэгч нэг харьяал нэг нэгдэлж байхгүй. Хуучин нэгдлийн харьяалт гэдэг юм баггүй мал эмзнээс. За Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр агт. Үгүй нэгдүгээр баг биш шүү дээ. Ажлынхаа газрын тогтоолох гэдэг ажлын газрыгаа хэлдэг. Одоо жишээлбэл Сүхбаатар аймгийн шүүхэд одоо шүүгчийн туслах гэдэг юм уу нарийн бичгийн дараагаар 2005 онд би ажиллаж байсан гэж шүү дээ. Тэрэн шиг та одоо 92 оны 1 сарын 1-ээс 94 оныг дуустал хаана ажиллаж байсан? Сүхбаатар сумдад ажиллаж байсан. Сүхбаатар сумын мал эмнэлэгт юм уу? Тийм, мал эмнэлэгт нэгдүгээр агт. Сүхбаатар сумын мал эмнэлэгт юу хийжсэн? Малын эмчилсэн. Малын бага эмчилсэн. Малын бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгоны чам байна тийм үү? За ахлах хэрэгцүүлэгч матлаграмтыг шинжилэн судлаа. Энэ юу багч? За өмнө нь шүүхээр орж ирсэн шүү дээ. Хэдэн оныг тогтоолгосон? Наадхаас нь ажилласан баггүй гэсэн баг. Үгүй юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр яагаад тогтоолгосон юм а дахиж тогтоолгоно? Аа? Би 90 оны 3 сарын 1 сарын. За байж байгаа. Өмнө тэгээ яасан гинэ? Манай материал юугүй гэдэг. Дутуугаа буцаасан юм уу? Аа за. Тэгээ би нэг архив руу хэрэгж очиж өгөөд 90 оны 1 2 3 сарын цалингийн. За хатас тэр форенсик шинжилгээ судлаа. Нэхэмжлэл байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтээр хэмжээнд 70,200 төгрөг төлсөн баримт байна. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар байна. За 87 оны 7 сарын 2-ны өдөр хөдөө аж ахуйг удирдах газрын даргын тушаал техник гүн төгсөлтийн хуваар Донт аймгийн хөдөө аж ахуйн техник гүн төгсөлт тус аймагт хуулийг дийлсэн малын бага амжилттай техникч агрономч нарыг нэгдүгээр хасалтанд туссан сум аж ахуйнуудад хуулиар ажиллуулсан гэж байна. За энд болохоор Бат сүхийн баян мөнх хэрэгтэй мэргэжил малын багын хуульсан газар эрхэм цаан сум хуулигдчихжээ. За 89 оны 12 сарын 4-ний өдрийн сумын ардын тутаатай хурлын гүйцэтгэх захиргаанаас тогтоох нь за баян мөнх хаана дөрөвдүгээр хэсэгт гэж байна яасан. Дөрөвдүгээр тоонд яасан. Баян мөнх малын бага юм. За 89 оны мал тоолгын комисс даалгах нь сум нэг хэсэг зохион байгуулсан малын тооллууд өөртөө өмнө олж ирсэн бүтээл тооцоог нь мэргэжлийн өмсөх хасалтаар баталсан. За энэ дөрөвдүгээр баян мөнх малын эмчилсэн байна. За энэ болохоор 91 оны 11 сарын 8-ны өдөр Сүхбаатар сумын энэ яасан гэсэн юм. За энийг харъя. Мал тооллого явуулах. Нэгдүгээр баян мөнх 91 оны 11 сарын 8-ны өдөр сумын
дотооллогын гэсэн дэр. Энэ шаалуу гэдэг дарга хаанхын дарга юм? Манай Сүхбаатар сум. Сумын засаг дарга юм уу? 92 онд засаг даргатай болсон. 91 онд ухаанда одоо ардын депутатын хурлын. За хурлын дарга нэс юм уу тийм. За. Ерөн буруу амжилттай юм байна. Хөдөлмөрийн дэвтэр. Малын баг юмч. Энэ тэгээ хөдөлмөрийн дэвтэр чи цаашаа үргэлжлэх нь яасан? Харин үргэлжлэлээ би хайцгаад тэгээд яагаад вэ? Тэгээд 95 онд нийгмийн даатгал гээд тэрний компьютертэй сууж 95 оноос өмнөх нь хайцгаад тэгээд та тэгээ ажил хийж лээсэн бол тэр баримт чинь нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөлт чинь гэсэн гарч ирнэ шүү дээ. Тэр тухайн байгууллагууд чинь тэгээд шимтгэл юмаа төлж ирсэн юм уу? Төлж ирсэн, цалин авч ирсэн болгоч төлж ирсэн. Харин тийм. Тэр чинь таны нотлох баримт та юм олдохгүй байна гэж яриад байгаа. Тэгээд энэ активэр болсон шиг 90 оны 1 сар 2 сар 3 сараас л болсон. Намцыг өгсөн. Албат намын нийгмийн даатгалын газар. Өөр үгүй байхгүй. Та Эрдэнэ цагаан сумын баримт авчирдах юм. Та чинь Сүхбаатар суманд ажиллаж байсан гэдэг юм шиг. Би надад 90 оны 3 сарын нэг баримт гарсан. 90 оны нэг баримтаа авчихсан. За цалингийн чи юу хаана ямар баримт та цалин гаргасан гэдэг байгаа нь одоо энд таны өгсөн баримтууд энд дэлгэцэн дээр харагдчих гэж байна. Тийм. За тэнгууд алийг та цалингийн баримт гэдэг. Энэ болохоор нөгөө 90 онд 1 2 3 сарын нэг баримт. Тэр 90 оны чинь 1 2 3 сарын юм байхгүй шүү. Наа чинь юу архив хийж өгсөн бичиг гасраагаа өгнө. Гасраагаа байна. Энд болохоор ийм л архивын засгийн баримт гэхээр ийм л баримт байгаа тийм. 85 оноос хойш онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул Батцны Баян мөнгөд холбогдох баримт гараагүй Эрдэнэ цагаан сумын гэж байна. Тэгэхээр та Эрдэнэ цагаанд ажиллаж байснаа тогтоолгыг гээгүй шүү дээ. Гээгүй. Сүхбаатар суманд ажиллаж тогтоолгыг гэж байгаа учраас Сүхбаатар сумтай холбоотой л өгөн ийм архивын заалгаа баримт гэж байх. Тийм юм бол байх юм тийм үү? Би энэ ажиллаж өгсөн 3 сарын юу гараад. За мэдээлэл шүүхийн ажиллагааны баримтууд байна. За гэрчлээ нэргүүтээ уран тогтмол нарын мэдүүлэг байна. За ингээд шүүхийн ажиллагааны баримт тэр нотлох баримтуудыг шинжилэн судлаа. За шүүх хурал авчлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Би одоо 3 сарын авчирч өгсөн байна. За энэ хэлэх байх байна. За хандаж хэлэх зүйл байна уу? Би одоо энийг тогтоолох зүйлүүдэд тэгээд тэтгэвртээс авах гэдэг 30 хэдэн жил ажиллаж тэгээд байгаад байна л да. Одоо юм авчирч өгч ярихгүй шүүгч зүгээр бас нотлох баримтны сүнслэж шүүх шийдвэрээ гаргана шүү дээ. За шүүх хуралд засвал ихтэй шүүх шийдвэрийг урьдчилан сонсох нь уралдааны тайлбар түрх